Тэгээ улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр зах зээлийн зарчмаар энэ дэд бүтцийн болон эрүүл мэндийн боловсролын хөрөнгө оруулалтуудыг санхүүжилтийг зах зээлийн зарчмаар татах хэрэгсэл бол энэ бонд юм аа. За энэ бонд маань бол одоо төрийн зүгээс, за орон нутгийн зүгээс гаргаж болно. За орон нутгийн зүгээс гаргасан анхны бонд бол нийслэл бот маань одоо өнгөрсөн онд гаргасан 500 тэрбум төгрөгийн бондыг одоо хэдхэн минутын дотор борлуулсан. За өнөөдөр бол энэ топ 100 аж ахуйн нэгжүүдэд улсын их хурлын зүгээс за санхүүгийн зохицуулахаараа хамтарсан энэ одоо хурал дээр бол топ 100 аж ахуйн нэгжтэй 5 тэрбум хүртэлх одоо төгрөгийн бондыг гаргах эрхийг одоо барьцаагүйгээр гаргах эрхийг одоо олгож байна. За энэ нь бол одоо энэ томоохон аж ахуйн нэгжүүдэд бол санхүүгийн одоо хямд их үүсвэр санхүүжилт татах одоо маш чухал байр суурьтай байна. Тэгээд энэний дараа одоо нийслэлээс гадна бусад аймагуудад өөрийгөө санхүүжүүлдэг, улсад орлого төвлөрүүлдэг аймагуудад дэд бүтцийн одоо бүтээн байгуулалтуудыг хийх бондуудыг зарлах эрхийг одоо сангийн яам одоо удахгүй өгнө.